Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Майкл Шевер болон Лори Шевер нар нь бүр ахлах сургуульд байхаасаа эхлэн үерхэж явсаар хурмаа хийцгийн 2 хүүхдийн аав ээж болцгоосон. Тэд эхлээд Нью-Йоркт амьдардаг байжгаад дараа нь Флорида мужид руу нүүн тэндээ сууршин амьдрах болсон байдаг. Майклийн хувьд тэрээр эхэндээ онгоцны механикчаар ажиллаж байгаа түүнийхээ дараа нэг хэсэг онгоцны нисгэгчээр мөн ажиллаж исэн байлээ. Гэхдээ хэрэг гарах үед Майкл Флорида мужийн нэгэн тоглоомын паркт тоглоомын техникчээр ажиллаж исэн. За 2014 онд Майкл Лори хоёрын хоорондын харилцаа нэлээд муудаж, бие биетэйгээ байнгын маргаж, хэрүүл тэмцэлтэй байх болсон тул Майкл гэрээсээ нүүн тусдаа ганцаараа хэсэг амьдарсан байдаг. Гэхдээ 2015 онд тэд буцаж эвлэрээд Майкл буцаад гэртээ нүүж ирсэн. Майклийг гэртээ буцаж ирснээс хойш нэг их удалгүй 2015 оны 11-р сарын 7-нд Майклийн ажилдаг парк дээр нэгэн шоу болсон байдаг. Мэдээж тэнд ажилдаг хүмүүс гэрийнхнийгээ шоу үзүүлэхээр парк дээр мөн авчирсан бөгөөд Майкл Лори хоёрч гэсэн хүүхдүүдийнхээ хамтаар шоун дээр ирцгээсэн. Тэдэнтэй хамт Майклтай хамт ажилладаг тэдний гэр бүлийн найзууд болох Франк мөн эхнэрээ дагуулan шоун дээр ирсэн байдаг. Франкийн сүүлд ярьснаар бол тухайн өдөр Майкл хэвийн байдагшил байсан. Харин Лоригийн хувьд тэрээр тухайн өдөр нэлээд дуу муутай. Майклтай их л хүйтэн хүндий харьцаж байгаа нь гадны хүний нүдээр харахад л шууд мэдрэгдэжсэн. Ингээд шоу дуусаагүй байх үед Майкл Лори хоёр хүүхдүүдээ аваад гэртээ харихаар түрүүлээд явцгаасан байдаг. Харин маргааш өдөр нь Майкл Лори хоёрыг хоорондоо нэлээд тав уур амьсгалтай байсан гэдгийг нь анзаарсан Франк Майкл руу зурвас бичиж бүх зүйлс зүгээр байгаа эсэхийг асуусан ба Франкийн бичсэн зурвасанд Майклаас ямар ч хариу ирээгүй. Майкл зурвасанд нь огт хариулахгүй байсан тул 11-р сарын 9-нд буюу маргааш өдөр нь Франк дахин Майкл руу бүх зүйл зүгээр байгаа эсэхийг асуун зурвас бичсэн бөгөөд энэ үед нь харин эцэст нь Майкл Франк руу хариу бичсэн байдаг. Майкл Франк руу бичсэн тэрхүү зурвасандаа ажлаасаа гарахаар шийдсэн талаараа болоод гэрлэлтэд аварч үлдэхийн тулд гэр бүлдээ илүү их цаг зарцуулах хэрэгтэй байгаа талаараа бичсэн байсан. Ингээд дараагийн өдөр нь буюу 11-р сарын 10-нд Майкл ажилдаа ирэх ёстой байсан боловч ажилдаа огт ирээгүй. Тэр байтугай дараагийн өдөр нь ч мөн ажилдаа ирээгүй. Майклийн дарга болон түүнтэй хамт ажилладаг хүмүүст Майкл бүхэл бүтэн 2 өдөр ямар ч сураг чимээгүй алга болсон нь нэг л сонин санагдчихсэн гэж хэлж болно. Учир нь Майклийн хувьд тэрээр маш хариуцлагатай хүн. Хэрвээ ямар нэг чухал ажил гараад ажилдаа очиж чадхааргүй болсон бол ядаж ажил руугаа залгаад чөлөө авдаг. Тиймээс дараагийн өдөр нь буюу 11-р сарын 12-нд Майклийн дарга нь Майкл руу зурвас бичин мөн л Франкийн нэгэн адилаар бүх зүйл зүгээр байгаа эсэхийг асуухад Майкл хариуд нь надад яаралтай ажил гараад би Жоржиад ирчихсэн байна. Гэр бүлийн асуудлаас болоод хэсэгтээ ажилдаа очиж чадахгүй. Намайг ажлаас халсан ч би зүгээр хэмээн хариу бичсэн. За үүнээс нэг хоногийн дараа буюу 11-р сарын 13-нд Майкл санаан зовсон Франк бүр аргаа бараад Майклийн гэрт очиж түүнийг зүгээр байгаа эсэхийг шалгахаар гэрт нь ирэх үед Майкл бол гэртээ байгаагүй. Харин Лори түүнийг ганцаараа угтаа авсан байдаг. Франк Лоригоос Майклийг хаана байгаа талаар нь асуухад Лори хэлэхдээ Майкл бит хоёр нэлээд ширүүн муудалцаад тэр Жоржиа руу явчихсан. Майкл надаас нууцаар өөр эмэгтэй хүнтэй асуудал үүсгэсэн байна лээ. Хизээ буцаж ирэхийг нь би мэдэхгүй хэмээн хариулсан байдаг. Гэхдээ нэг хачирхалтай зүйл нь гэх юм бол энэ үед Майклийн машин гэрийнхаа уур талын зогсоол дээр байж исэн. Бүр машиныхын дугуй хүртэл хагарчихсан байдалтай байсан. Франк Лоригоос Майклийг машингүй яаж Жоржиа руу явсан гэдгийг нь асуухад Лори тэр нэг Роберт гээд найз нь ирээд аваад явсан юм шиг байлээ. Би сайн мэдэхгүй байна хэмээн хариулсан байдаг. Лоригийн яриад байгаа Майклийн найз Роберт гэдэг нь Майкл Франк хоёртой хамт ажилладаг залуу. Франк Робертоос Майклийг Жоржиад хүргэж өгсөн эсэхийг нь асуухад Роберт эсэргээрээ Майклтай сүүлийн хэдэн өдрийн турш огт холбоо бариагүй байсан. За энэ үед бол Франкт өөр хийж чадхаар зүйл нэг их байгаагүй. Франк болон Майклийн ойр дотны найзууд нь түүн рүү байн зурвас бичин зүгээр байгаа эсэхийг нь асууж түүнтэй ойр зүрийн зүйлс ярилцахаар оролдож исэн боловч Майкл ихэнх тохиолдолд тэдний зурвасанд нь огт хариулдаггүй.
Нэг удаа бүр Майклийн өөр нэг найз нь Майклийг талархлын баяраар гэртээ урьсан ба Майкл хариу бичихгүй байжгаад хит хитэн удаа зурус бичснийхэн дараа намайг 50 орхих би гэрлэлтэй бас гэр бүлээ аврах гэд хичээж ин хэмээн найз руугаа хариу бичсэн байдаг. Цаашлаад Майклийн ажилдаа хэрэгэлдэг хит хитэн багажаа ажил дээр нь үлдсэн байсан юм байлээ. Майкл тэр багажнуудаа дахиж хэрэглэхгүй тул чи аваарай хэмээн Франк руу зурус хүртэл биччихсэн. За 2016 оны 1-р сард Майклийн эгч Кристин Майкл руу фэйсбүүкээр нь чат бичсэн боловч Майкл уртны л адилаар намайг 50 орхих би ганцаараа баймаар байна. Надад бүх зүйлээс хол байж ганцаараа байх амралт хэрэгтэй байна хэмээн хариу бичсэн байдаг. Ер нь бол ингээд Майклийг алга болсноос хойш Майклийн гэр бүлийнхэн болон найз нөхд нь түүнтэй холбоо барих гэж оролдон байнга түүн рүү зурус бичсээр байсан боловч Майкл ихэнх тохиолдолд хариу өгдөггүй хэвээрэл байсан. Мэдээж энэ үед Майклийн гэр бүлийнхэн болон найзууд нь Лоритой холбоо барьж түүнээс Майклийн талаар асуудаг. Харин энэ болгонд нь Лори янз бүрийн л хариулт хэлдэг байсан байгаа. Заримдаа тэрээр Майклийг гэр бүлээ бүр мөсөн хайж алга болоод өөр газар өөр амьдрал эхлүүлж байгаа өөдгөө амтан ядаж хүүхдийн тэтгэмжийн мөнгө ч өгдөггүй хэмээн гомдолдог байсан бол заримдаа Майкл өөрийг нь нууцаар дагаж мөрдөж сүрдүүлж байгаа талаар найзуудтай ярьдаг байсан. Лори найзуудтай хэлэхдээ нэг удаад бүр Майклаас болж цагдаад дуудлага өгөн Майклийг өөрийнх нь утас болон машинд нь ямар нэгэн GPS нууцаар суулгасан эсхийг хүртэл мөрдөгчдөөр шалгуулсан талаараа ярьсан байдаг. Үүнээс гадна Лори өөр нэг найздаа Майклийг хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байсаар агаад баригдаад шоронд орчихсон гэж хүртэл ярьж исэн удаатай. За 2016 оны 12 дугаар сараас эхлэн Лори Майклийн эд зүйлсийг нэг нэгээр нь зарж эхэлсэн. Түүний онгоцны механикчаар ажиллаж байх үедээ ашигладаг байсан багажнуудыг нь Лори бүгдийг нь зарснаас гадна Майкл өөрөө гар буу цуглуулдаг хоббитэй байсан юм билээ. Тэрхүү гар буунуудыг нь ч мөн бүгдийг нь зарсан байдаг. Ер нь бол энэ үед Майкл алга болоод айл хэдийн жил гарan өнгөрчихсөн байсан үе. Гэтэл түүнтэй утсаар ярьсан аль эсвэл биечлэн уулзсан ганц ч хүн байгаагүй. Майкл гэр бүлийнхнийхээ болон найзуудынхаа зурвасанд бараг л хариу бичдэггүй хэвээрээ хаяа хариу бичгээрээ яг л Майкл биш өөр хүн оронд нь хариу бичээд байгаа юм шиг маш хүйтэн хөндий зурвасуудыг бичдэг байсан. За 2018 оны 2 дугаар сард Майклийн бүр багийнхан найз Скотт Майклтай 2 жил гарan огт уулзаагүй гэдгээ ухааран гэр бүлийнхэн рүү нь холбогдоод юу болоод байгаа талаар асууж сураглаж эхэлсэн. Ингэснээр ганцхан өөрөө ч биш Майклийн эргэн тойрных нь бүхэл хүмүүс Майклтай 2 жилийн хугацаанд огт уулзаагүй, утсаар яриагүй, цаашлаад Майкл маш сонирн байдлаар буюу зүгээр дарга руугаа мессеж бичээл ажилласаа гарчихсан гэх мэт энэ бүх зүйлсийг нь олж мэдсэн. Скоттийн хувьд тэрээр Майклийг маш сайн мэддэг бүр хар багийнхан найз. Майклийг хизээж ийм зүйл хийхгүй гэдгийг нь мэдчихсэн тул тэрээр Майклийн гэрт нь Лори дээр зочилж очсон. Лоритой уулзах үед тэрээр Скоттод яг л бусад хүмүүс ярьдаг шиг янз бүрийн төвхүүдийг холж утгаад ярьсан байдаг. Гэхдээ Скотт нэг сонин зүйлийг олж ажигласан. Тэр нь юу байсан бэ гэхээр Майкл Лори хоёр хэсэг хугацаанд муудалцаад тустай амьдарч байгаад Майкл гэртээ буцаж нүүж ирснийхээ дараа хүүхдүүдтэй зориулаад арын хашаандаа хиймэл нуур барих гээд газар ухаад бэлтжижсэн юм байлээ. Харин Майклийг алга болсны дараа Лори яг тэр хэсэг газрыг нь цементээр хучаад ил гал авчирч дээр нь суйрлуулад хүмүүс гэртэн зочилж ирэх үед тэндээ гал асаагаад тойроод сууцгаадаг тийм хэсэг газар болгочихсон байсан. Ингээд Скотт Лори дээр зочилж очисныхон дараа Майклийн гэр бүлийнхэнтэй ярилцсан. Майклийг гэр бүл эргэн тойрны хүмүүсээ хаяад өөр газар шинэ амьдрал эхлүүлэхийн тулд хизээж ингэж алга болохгүй гэдэг дээр бүгдээрээ санал нэгтцгэн 2018 оны 2 дугаар сарын 16-нд Скотт Лейк Каунтигийн цагдаагийн газар руу залхан Майклийг 9 мэнд байгаа эсхийг шалхуулмаар байгаа талаараа хэлсэн ба Лоригийн арт талын хашаанд байх цементийн хучлагыг ч мөн шалхуулмаар байна хэмээн хүсэлт гаргасан. За ингээд энэхүү дуудлагын дагуу мөрдөгчөд Лоригийн гэрт ирэн түүнтэй уулзсан байдаг. Энэ үед Лори мөрдөгчдөд Майклаас салаад удаж байгаа. Майкл гэр бүлийнхнийгээ хаяад өөр газар шинээр амьдрал эхлүүлэх гээд нэг л өдөр гэрээсээ гараад алга болсон хэмээн ярьсан. Мөрдөгчд түүнээс гэрт нь ороод гэрийнх нь эргэн тойрныг шалгаж болох уу хэмээн асуухад Лори ч мөн зөвшөөрсөн байдаг. Ер нь бол Лори эхэндээ мөрдөгчдтэй маш урайлахнаар хамтарч ажиллаж исэн гэж хэлж болно.
За гэрийнхэн эргэн тойрныг шалгаж исэн мөрдөгчид арын хашаанд нь гарч ирээд ил галын суур болгон ашиглаж байгаа цементийн хучлахыг нь ч мөн анзаарсан. Гэхдээ эндээс нэг хачирхалтай зүйл нь цементийн хучлахын яг гол хэсэгт нь бусад хэсгээсээ илүү товоогоод дээшээ өргөгдчихсэн байдалтай харагдчихсан байгаа. За энэ яг яагаад ийм с ิจ гтэй санагдсан бэ гэхээр хэрвээ хүний биеийг газарт булаад дээрээс нь цементээр хуччих юм бол нас барсан хүний цогцос байгальд шингэж эхлэх үедээ хөрсөн чийгшээд дээшээ түрдэм байна. Энэ тохиолдолд хөрсөн дээр хучсан байгаа цемент ч мөн дээшээ өргөгддөг. Туршлагатай мөрдөгчдийн хувьд энэ үед өөрсдийнх нь эрен хайжваа Майкл гэх хэрэгтэй маш сонирн байдлаар гэрээсээ яваад дахиж хинч түүнийг олж хараагүй. Гэтэл эхнэр нь гинтгэл арын хашаандаа цементээр ил галны суур барьчихсан. Тэр суур нь бүр яг гол хэсгээрээ дээшээ түрээд гараад ирчихсэн байна гэдэг бол мэдээж маш с ิจ гтэй санагдчихсэн тул мөрдөгчид Лоригоос үнэрч нохой авчираад энэ хэсгийг шалгуулж болох уу хэмээн асуухад түрүүхэн л нөгөө мөрдөгчдтэй хамтарч ажиллаад байсан Лори шууд татгалцсан байдаг. За Лоритой уулзсныхаа дараа мөрдөгчид Майклийн талаар судалж эхэлсэн. Эхлээд түүнийг гэрээсээ явсныхаа дараа Флорида мужаас өөр газарт жолооны үнэмлэхнийх нь хаяг шилжүүлэгдсэн байгаа эсхийг шалгасан боловч ямар ч өөрчлөлт гараагүй байсан. Ер нь бол хэн нэгэн хаа нэг тийшээ нүүж байгаа тохиолдолд 2 сарын дотор багтан ДМВ-д мэдэгдэн хаягаа солиулах ёстой байдаг. Цаашлаад түүний банкны карт болон зээлийн картнаас нь түүнийг алах болсноос хойш хэд хэдэн удаагийн гүйлгээ хийгдсэн байсан. Гэхдээ энэхүү гүйлгээнүүдийг шалгаад үзэхэд бүгдээрээ онлайн худалдан авалтууд байсан ба хүргэлт нь бүгд Лоригийн нэрээр хийгдсэн байсан. Үүний дараа Майклийн зээлийн карт нь эцэстээ хүрээд бүр банкны карт нь хүртэл ямар ч мөнгөгүй болох үед түүний картнаас дахин ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. Зээлийн карт нь тултлаа ашиглагдаад буцаад төлөгдөөгүй тул зээлийн картныхын компаниас түүнийг шүүхэд утсан байдаг. Гэвч Майкл хаана байгаа гэдг нь мэддэхгүй байсан тул тэгсгээд өнгөрсөн. Цаашлаа түүний пассворд болон онгоцны нисгэгчийнх нь үнэмлэх зэрэгийнх нь хугацаа нь дууссан байсан боловч огт сунгуулаагүй байсан. Тэгэхээр Майклыг хаа нэгтээ өөр нэг газар шинээр амьдрал эхлүүлээд амьдарч байгаа гэж үзэхэд бол маш учир дутагдaltaй. Үүнээс гадна мөрдөгчид Лоригийн хүмүүст Майклийн талаар яриад байсан зүйлсийг нь судлаад үзэхэд нотлох баримт гэхээр ганц зүйл гарч ирээгүй. Жишээ нь гэх юм бол Лори найздаа Майклтай шүүхтээр хүүхдийн тэтгэмж тогтоолох гээд маргаантай байгаа хэмээн ярьжсэн ч үнэндээ энэ талаар ямар ч шүүх хурал болоогүй байсан. Лори өөр нэг найздаа Майкл өөрийг нь дагаад сүрдүүлээд ахаар нь цагтаа дуудсан гэж мөн ярьсан шүү дээ. Гэхдээ мөн л ийм ямар ч дуудлага Лори цагдаад өгөөгүй байсан. Өөр нэг хачирхалтай зүйл нь гэвэл Майклыг алах болсноос хойш Лори бүр ганц ч удаа Майкл руу залгаж аль эсвэл зурус бичээгүй. Дундаасаа 2 хүүхэдтэй гэрлээ дуутчихсан, за бүр ахлах ангиасаа эхлүүлээл үерхчихсэн ийм хүмүүс хэдийгээр салсан ч гэсэн нөхөр нь ор сураггүй алга болцоод ахад ядаж хэдэн удаач болов уцруу залгаад мессеж бичнэ гэдэг нь бол ойлгомжтой хэрэг. Гэтэл тийм зүйл огт байгаагүй. За ингээд мөрдөгчид энэ бүх зүйлийг судалж үзснийхаа дараа Майкл Лори хоёрын өнгөрсөн амьдралыг мөн судалж үзэхэр болсон. Гэтэл 2014 оны 9-р сарын 4-нд Лори гэр бүлийн хүчирхийллийн хэрэгээр цагдаад дуудлага өгчихсэн юм байлээ. Энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд Майклийн гэрт ирэх үед Майкл толгойдоо нэлээд хүнд хэмжээний гэмтэл авсан байдалтай байж исэн. Уг нь бол дуудлага өгсөн хүн нь Лори шүү дээ. Цагдаагийн ажилтнууд тэднээс соёлонгоос нь тус тусад нь мэдүүлэг авсан ба энэ үед хэн хинэн өөрсдөө өмөрөн өөр мэдүүлэг өгцгөөсөн. Майклийн хэлснээр Лори маргааны үеэр гэрт нь байдаг гар бууг аван Майклыг буудгаар оролцсон ба Майкл энэ үед нь бууг нь булааж авахаар Лоритой ноцолдон, харин Лори бууныхаа ард талаар Майклийн толгой руу маш олон удаа зохиж гэмтээсэн. Харин Лоригийн хэлснээр маргааны үеэр буу барьж авсан хүн нь Майкл бөгөөд Майкл буу барьж аваад Лориг буудгаар оролцсон ба энэ үед нь Лори бууг нь булааж аваад өөрийгөө хамгаалахын тулд Майклыг хэд хэдэн удаа буугаар толгой руу цогсон хэмээн ярьсан. За энэ үйл явдлаас болоод цагдаагийн ажилтнууд Майклыг баривчлаад аваад явсан байдаг. Үүний дараа шүүхээс Майклыг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хичээлд албатан хүчээр явуулах шийдвэрийг гаргасан.
За энэхүү нэлээд хурцтмал маргааны дараа бидний мэдж байгаачлан Майкл гэрээсээ яван Лоригоос тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд 2014 оны 11 сард Майкл Лори хоёр хоёулаа тусдаа өөр хүмүүстэй болцож эхэлсэн байгаа. Майклийн хувьд тэрээр Диснейд ажилладаг Кендалл гэдэг эмэгтэйтэй болцож эхэлсэн. Кендаллийн ярьж байгаагаар тэднийг болцож байгаа үед Лори байнга Майкл Кендалл хоёрыг сүрдүүлдэг байсан бөгөөд Лори Майкл руу залгаад яг одоо наад хүүхнээсээ салахгүй бол чамайг дахиж хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй шүү хэмээн сүрдүүлдэг байсан. Харин Майкл хариуд нь чи ч гэсэн өөр хүнтэй болцож ийж яагаад ингэж байгаа юм бэ хэмээн асуухад Лори би бол өөр, энэ бол тусдаа асуудал хэмээн хэлдэг байсан байгаа. Цаашлаад Лори Кендаллийн Facebook-ийн чат орон түүнийг аимшигтай харан өдөр шөнөгүй чат бичдэг байснаас гадна нэг удаа бүр Диснейгийн хүний нөөц рүү залгаж Кендаллыг гэр бүл өмөлөгч наадхаа ажлаас нь хал хэмээн ярьсан байдаг. За энэ дундаас бүр хамгийн амар нь 2015 оны 4-р сард Майкл Кендаллыг ажил руугаа ирж байгаа үед нь түүн рүү залгаад машинаа байнга тавьдаг газраасаа арай өөр газар өнөөдөр тавиарай хэмээн анхааруулсан. За тэгээ яагаад гэсэн чинь энэ үед нь Лори буу барьчихсан Кендаллыг машины зогсоолд ирнэ хүлээгээд байжсэн байгаа. За ингээд Лоригийн үйлдэлүүд бүр хэрэг сэтэрсэн тул 2015 оны 5 сард Кендалл Майклаас салсан байдаг. Ингээд Майкл Кендалл хоёр салсны дараахан буюу 6 дугаар сард нь Майкл Лори дээр гэртээ буцаж очин тэд эргээд хамтдаа амьдарч эхэлсэн. Гэтэл үүний дараахан 8 дугаар сард нь нэг удаа Майкл ажил дээрээ нүүр, хүзүү, цээж зэрэг нь хүн харахын эцсгүй болтлоо аимшигтай хөхөөрч хавцсан байдалтай ирсэн байдаг. Майклийн ажлынхан найз Кори түүнээс яг юу болсон талаар асуухад Майкл Лори хоёр муудалцаад Майклыг Лори зодсон нь тэр байсан. Кори Майклаас яагаад өөрийгөө хамгаалаагүй юм бэ гэд асуусан чинь Майкл хариуд нь өөрийгөө хамгаалаад яахын цагдаа дуудвал дахиад намайг бариад явна штэ хэмээн хэлсэн байдаг. За гэтэл удалгүй 2015 оны 9-р сард Лори Майклтай амьдарч байх үедээ Жереми гэх эрэгтэйтэй нууцаар гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Жереми гэх энэхүү эрэгтэй ч гэсэн өөрөө их нэртэй. Лори Жеремитэй уулзч байх үедээ Майклаас салчихсан зүгээр хэсэгтэй л хамт амьдарч байгаа хэмээн худлаа ярьжсэн бол Жереми ч гэсэн эхнэрээсээ удахгүй салгаж байгаа салсныхаа дараа хоёулаа гэрлэн хэмээн Лорид худлаа ярьжсэн. За бидний мэдж байгаачлан үүнээс нэг худалгүй 2 сарын дараа Майкл ор сураггүй алга болсон. За ер нь яг үнэндээ тухайн үед Жеремид эхнэрээсээ салах ямар ч бодол анхнаасаа байгаагүй. Гэтэл Лори Майклыг алга болсноос хэдхэн өдрийн дараа өөрийн бэлэг эрхтэн дээрээ Жеремигийн J үсэг тэгээд ардаа зүрхтэй ийм шивээс хэлгүүлчихсэн Жеремитэй уулзахдаа surprise гэж байжсэн. За энэ үед нь Жереми юун тэрэнд нь баярлах эсрэгээрээ Лоригоос айгаад энэ хүүхнээс салахгүй бол галзуу хүүхэн байна. Миний хүсэж байгаагаас бүр илүү их зүйлийг хүсэж байгаа юм байна гэдгийг нь ойлгосон байгаа. Жеремигийн хувьд бол мэдээж ойлгомжтой Лоритой зүгээр л секси харилцаатай байхыг хүссэн. Лори харин эсрэгээрээ Жеремитэй бүр илүү ихийг хүсээд ирээдүгөө хүртэл хамт төлөвлөжсөн байжсэн байгаа. За ингээд байж тул Жеремигийн эхнэр Ванисагийн ажил дээр өөрт нь Майкл гэдэг хүнээс хаягалсан цэцэг хүргэлтээр ирсэн байдаг. Тэрхүү цэцгэн дээр нэгэн захаа байсан бөгөөд захааг нэгэд уншдал за арай зөөлрүүлээд хэлэх юм бол манай эхнэр бол явдалтай амтан танай нөхөрч бас ялгаагүй. Facebook-ийн чатыг шалгаарай гэсэн ийм захаа байсан. За энэхүү захааныхан дагуу Ванеса Facebook-ийн чатыг шалгаад үзтэл Майкл гэсэн нэртэй Facebook хаягнаас маш олон зураг, бичлэгнүүд өөрт нь ирчихсэн байсан. Тэдгээр бичлэг болон зурагнууд нь бүгдээрээ Лори, Жереми хоёрын хамтдаа байгаа зурагнууд байсан бөгөөд Майкл гэх Лоригийн нөхөр хэмээн өөрийгөө танилцуулсан тэрхүү эрэгтэй Ванисаг нөхрөөсөө салчих би маш сайн гэр бүлийн өмгөөлөгч мэднэ шүү хэмээн ятгах эхэлсэн байдаг. Гэхдээ Ванеса Жереми хоёр салаагүй ярилцж байгаад учир зүгээ олсон юм шиг байлээ. Ямар ч байсан Жереми энэ үеэс эхлэн Лоригоос бүр мөсөн холбоогоо тасалсан. За мөрдөгчөд энэ талаар олж мэдээд Ванеса руу цэцэг явуулсан хүнийг нь шалгаад үзтэл тэр нь үнэндээ Лори өөрөө байсан болж таарсан. Цаашлаад Майклийн Facebook-ээс нь Ванеса руу чат бичээд байсан хүн ч гэсэн Лори байсан.
Тэгэхээр Лори алга болсон нөхрийнхөө нэрийг барьж нууц амрагийнхаа эхнэр Ванесса руу зуруу сэлгэн нөхөр нь өөр хүнтэй явуулдаж байгаа гэдгийг нь барьж өгөөд Ванесса Жереми хоёрыг салгах ийм төлөвлөгөөтэй байсан. За гэхдээ Жереми Лоригоо солбоо тасалсны дараа Лоригийн ганц бие амьдрал тийм ч удаан үргэлжлээгүй. Бараг 1 сар ч хүрэхгүй хугацаанд Лори Травис Филмер гэх эрэгтэйтэй танилцсан. Бүр дотны хүмүүсээ арын хашаандаа цуглуулад тэд хурмаа хийцгээсэн байдаг. Лориг Травис гэх эрэгтэйтэй хурмаа хийсэн гэдгийг нь мэдсэн мөрдөгчүүд Травис гэх тэрхүү залуутай уулзсан түүнээс ч мөн мэдүүлэг авсан. Түүний хувьд Майклийн талаар мэдээх тийм ч их зүйл байгаагүй ч гэсэн ганц 2 удаа Лори Майклийн талаар нэлээд эвгүй зүйлсийг хэлж исэн гэдгийг нь мөрдөгчдөд хэлж өгсөн. Лори Травист хэлэхдээ Майклийг орс сураггүй алах болоогүй харин ч энэ дэлхий дээр бүр байхгүй болчихсон гэж нэг удаа хэлж исэн ба бүр цаашлаад Майклийг энэ хавьд ойрхон байж байгаа гэх мэтээр байнга хошгиндог байсан. Гэтэл үнэндээ орс сураггүй алга болсон нөхрийнхөө талаар иймэрхүү байдлаар хошгинох нь ердөөсөө ч хэвийн үзэгдэл биш шүү дээ. За ингээд мөрдөгчөд Лори Майкл хоёрын талаар цуглуулсан бүх мэдээлэлдэрээ үндэслэн Лоригийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аваад 2018 оны 3 дугаар сарын 9-нд үнэрч нухдынхаа хамтаар Лоригийн гэрт нэгжлэг хийсэн. Ийхүү нэгжлэг хийх явцдаа тэдний хамгийн гол анхаарч исэн зүйл нь бол мэдээж өнөөх цементэн хучлага. Тиймээс мөрдөгчөд мэрэгжлийн хүмүүсийг авчран ил галыг машинаар өргөн холдуулаад цементийг нь ч мөн хуулуулсан. Ингээд хэдэн цагийн турш ноцолтон байж цементийг нь хуулж дуусаад газрыг нь ухаж үзөөх үед мөрдөгчөд нэгэн цэнхэр ууттай зүйлийг олсон. Энэхүү цэнхэр уутан дотроос дотуур өмд, шорт, аймсцоогоо хамт булагдсан нэгэн эрэгтэй хүний цогцыг олсон байдаг. Ингээд цогцыг тэр дорн шүүх эмнэлэг рүү илгээн шинжилгээ хийж үзээд энэхүү цогц нь Майклийн цогц гэдгийг илрүүлсэн бөгөөд үхлийн шалтгааныг нь толгойнхаа ард талаас нэг удаа буудуулан амьсгал хураасан хэмээн тогтоосон. За ер нь бол энэ үед Лори Майклийг хөнөөсөн гэдэг нь тодорхой юм шиг харагдаж байгаа боловч Лориг баривчлахын тулд мөрдөгчдөд илүү их хөдөлшгүй нотлох баримтууд хэрэгтэй байсан. Тиймээс мөрдөгчөд мөрдлөгөө үргэлжлүүлсээр эцэст нь 2020 оны 9 дугаар сарын 17-нд Лориг 2 дугаар зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтнээр баривчлан хорьсон байдаг. За шүүхээс Лориг барьцаа төлбөр төлөөж шүүх хурал хүртлээр суллагдаж болох мөнгөн дүнг нь $50,000 хэмээн тогтоосон ба Лори тэр дорн барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурлаа хүртэл суллагдсан. Гэтэл Лориг суллагдсны дараахан нэгэн төсөөлөөгүй зүйл болсон нь Лоригийн том охин 13 настай, за хэрэг гарах үед 7 настай байсан Изабель өөрийгөө аавыгаа буудсан, аавынхаа үхэлд гэм буруутай хэмээн цагдаагийн газар дээр Лоритой хамт ирээд мэдүүлэг өгсөн байгаа. Изабелийн ярьснаар аав нь ээжийг нь өдөр бүр хүчирхийлж зоддог байсан. Хэрэг гарсан өдөр аав нь урдын л адил ээжийг нь зодоод байсан тул Изабель аав ээж хоёрынхоо унтлахын өрөөнд гүйж орсон. Гэтэл аав нь орон дээрээ цааш хараад суучихсан, ээжийнх нь толгой дээрээс нь гიშгээд харин ээж нь цусандаа будагдсан байдалтай газар хэвтчихсэн. Энэхүү дур зургийг олж харсан 7 настай Изабель охин гүйж гараад аавынхаа буунуудаас нь нэгийг авчираад аавынхаа ард талаас нь буудсан. Гэхдээ оноогүй. Харин яг энэ үед нь тухайн үед Лоритой гэр бүлээс гадуур харилцаатай байсан Жереми гаднаас орж ирээд өөрийнхөө буугаар Майклийн толгойд буудан амь насыг нь хөнөөсөн. Дараа нь Жереми Лориг хүүхдүүдээ аваад хурдын эндээс гар үлдснийг нь бие зохицуулчих нь хэмээн хашгирсан бөгөөд Лорич гэсэн хүүхдүүдээ аваад тэр дор нь гэрээсээ гараад явсан. За 13 настай Изабель охины хувьд бол ийм мэдүүлэг өгсөн. Гэхдээ мөрдөгчөд хэд хэдэн удаа Изабеллаас мэдүүлэг авсан боловч түүнээс мэдүүлэг авах болгонд түүний өгч байгаа мэдүүлгүүд нь бага зэрэг өөр хоорондоо ялгаатай байгаад байсан. За эндээс үргэлжлүүлээд Лори мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр хэлэхдээ Жереми Майклийг буудсны дараа би хүүхдүүдээ аваад гэрээсээ гараад явсан. Намайг гэрээсээ гаргаж яхад Жереми намайг зогсоогоод хэрвээ хэн нэгэнд энэ тухай хэлэх юм бол би чамайг ч гэсэн алан шүү гэж намайг сүрдүүлсэн. Би гэрээс гарч яваад хүүхдүүдээ сургууль дээр нь хүргэж өгчхөөд буцаад гэртээ ирэх үед Майклийн цогцос айл хэдийн алга болчихсон байсан. Би Жеремигээс айгаад энэ тухай хүнд ч юу ч хэлж чадаагүй.
Гэхдээ тэр дорн Жеремигээс салсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За Изабель, Лори хоёрын өгсөн энэ мэдүүлэгнээс маш олон алдаатай зүйлс харагдаж байгаа. Нэгдүгээрт Майкл нэг л удаа толгойдоо буудуулан амьсгал хураасан байсан. Хэрвээ Жереми түүнийг буудаж хороосон бол Изабелийн буудсан сум нь Майклыг оноогүй ч гэсэн хаа нэг газар хананд ч юм уу, таазанд ч юм уу уул мөр нь үлдэх байсан. Гэвч Лоригийн гэрт нь нэгжлэг хийх явцад ямар ч өөр сумны уул мөр олдоогүй. Хоёрдугаарт хэрвээ Лори Майклийн үхэлд ямар ч гэм буруугүй юм бол Майклийн утсаар болон Facebook хаягаар нь найз нөхөд гэр бүлийнх нь хүмүүс рүү хариу бичиж Майклыг амьд байгаа юм шиг харагдуулахаар оролдох ямар ч шаардлага түүнд байгаагүй. Гуравдугаарт хэрвээ Лори үнэхээр л Жеремигээс айгаад хүнд ч юу ч хэлж чадахгүй Жеремигээс салсан бол Майклыг нас барсны бүр дараа нь Майклийн фэйсбүүкнээс нь Жеремигийн эхнэр лүү зургуус бичин тэднийг салгахаар оролдох ямар ч үндэслэлгүй. Хэрвээ Жереми Майклыг хөнөөсөн байсан бол нас барсан хүний хаягнаас эхнэрт нь зурвас ирээд бүх үннийг нь илчлээд байна гэдгийг мэдсэн даруйдаа энэ хүн нь Майкл биш Лори гэдгийг Жереми шууд мэдэх байсан. Ингэснээр Лори буцаад өөрөө аюулд орох магадлалтай. Гэтэл Жереми тухайн үед Майклыг нас барсан талаар юу ч мэдээгүй зүгээр л түүнийг гэрээсээ яваад ор сургаггүй алга болсон хэмээн итгэжсэн. За ингээд удалгүй Лоригийн шүүх хурал эхэлсэн. Лоригийн өмгөөллийн талаас Изабелийг шүүх хурал дээр авчран мэдүүлэг өгүүлсэн ба шүүгчид Изабелийн өгч байгаа мэдүүлгийг худал мэдүүлэг хэмээн авч үзсэн. Угаасаа ингэж үзэхээр шалтгаанууд ч маш олон байсан. Лоригийн эцсийн шүүх хурлын дараа шүүгчид 4 цагт хүрэхгүй хугацаанд хуралдаад Лориг Майклийн амь насыг хөнөөсөн 2 дугаар зэргийн хүн амны гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж насаар нь хорих ялаар шийтгсэн байдаг. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож ийн, өөрийн хувийн бодлоо доор сэтгэлдээс ихтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж ийн. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайк дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. За ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.